орны өдрийн хоролтоонаа эхлүүлье. Хүрэлцэн ирсэн гишүүдэд талархал илэрхийлж энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Байнгын хорооны гишүүдийн олон хүрэлцэн ирсэн тул хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хоролтоонаа нээснийг мэдгдээ. Монгол Улсын их хурлын чуулганы хоролтооны дэгийн тухай хуулийн 7-гийн 8-д заасны дагуу хоролтооны эрцийг танилцуулъя. За эрц Дамжны Цогтбаатар, Хүрлбаатарын Баасан Жаргал, Даштандагийн Гамбат, Одсөрөнгийн Номин Чимэг, Ухнаагийн Отгон Баяр, Пүрвжовын Сайн Зориг, Цэндийн Сандаг Очир, Логсрөнгийн Соронзон Болд, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин, Гончиг Доржийн Уянга Хишиг, Даваагийн Цогтбаатар, Сүхбаатарын Эрдэнэ болд гэсэн ийм эрцтэйгээр эрц бүрдсэн байна. Эрц 54.5% байна. За ингээд эрцийг танилцуулж дууслаа. Байнгын хорооны хоролтооноор хилцэх асуудлыг танилцуулъя. Өнөөдөр 3 асуудал бид нар хилцэхээр байж байгаа. Нэгдүгээр асуудал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн анхны хилцүүлэг. За хоёрдугаар асуудал эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Улсын их хурлын гишүүн Тэмүүжин нараас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хилцэх хэсэг. За гуравдугаар асуудал Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаар 24 дахь илтгэл эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хилцэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн ийм 3 асуудал байгаа. Тэгээ ингээ хилцэх асуудлаар саналтай гишүүд байвал санал нэрээ өгнө үү? За алга байна. За тэгвэл ингээ хилцэх асуудлыг батлаа. За тэгээд хэлцэх асуудалд орё. Нэгдүгээр асуудал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг явуулъя. За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хилцүүлгийг явуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын их хурлын гишүүн Сайн Зориг танилцуулнаа. За Сайн Зориг гишүүний микрофоныг өгье.